ерөнхийд дунд нь биш. Хүн тус бүртэн тооцож юм тийм хэлэлцэл нөхөл болж байна. Та бүхэн бидний дэгэрээ манай тэмдэглэл гэдэг одоо 37 настай түгээмэл хөгжилт төвд тэг шамруулан сурах боловсролын хөтөлбөрийн менежер ажиллагаа. 2015 онд ахуй ослоор бэртээд зүүнди бэртэл аваад нуруу нугасны бэртэлтэй болсон. Тэгээ манай үеийнх одоо түгээмэл хөгжилт төвийн ондортой холбогдсон л да 18 оноос ажиллаж ирсэн. Нийгэмд гарахад бол хүндрэлтэй хэцүү бол байгаагүй. Хүмүүсийн хандлага энэ төр бол мэдээж хүмүүс мэдэхгүй юм бол гайхаж хар тохиолдолд байдаг байсан байлгүй. Тэгээд надад тийм зүрхтэй тийм одоо өөрчлөлттэй ч юм уу хэцүү юм байна. Тэ. Хөдөлмжийг бол мэдээж физикал буюу нэг баялаг байгууламж зам талбай орон зай хөдөлмж талаас сайжруулж бас хүмүүс чөлөөтэй орж авах боломжноос нэг талаар бүрдэх баг. Өсвөр хэмжээтэй хүмүүсийг мэдхгүй тэр мэдлэг дотмог байдал жоохон хүмүүсийг янз янзаар харах өнцөг үсгэх юм болов гэж боддог. Асгын мөрөглөөр бүгдийн боловсролыг буюу албан боловсролыг одоо захин хэлбэрийг бас оруулах гэсэн зорилт байсан. Албан боловсрол маань тухайн боловсролын хөтөлбөр агуулгаа гүйцсэн. Тэгээд суралцагчдад хүн бүрхээр нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй л да. Тэгжээж тэр боловсролын үйлчлэгээ маань өөрөө чанартай бүтээмжтэй болох хэрэгтэй. Хөтөлбөртэй ирээд хөтөлбөртэй үеийн залуус хүүхдүүдийн дарамт сурагчдын хувьд болохоор яадаг захин боловсролыг видео контент өнөдөр хичээл зааж байгаа арга хэлбэр маань өөрөө тэр хүүхдүүдийн онцлогийг бүгдийг хангасан байх шаардлагатай байна л да. Хараагүй хүмүүс байлаа яаж зүйлгүй сонсоод хүмүүсээр нэг тохиолны хэлний замтай байх хэрэгтэй. Тийм тэр бүх оролцоог хангаж байж тэр одоо мөслийн хөтөлбөр хүн болгонд бүрж байж захин боловсрол гэдэг нь нөгөө жилдээ хэрэгжих боломжтой болов уу гэж харж байгаа. Захин боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэхийн тулд одоо хүн бүхний хэрэгцээг тооцох хэрэгтэй болж байна л да тийм. Хэнийг ч өргөдүүлэхгүй буюу ямар ч бэрхшээлтэй өгөл байсан тэрийг одоо хичээлийг үзээд ойлгодог байх хэрэгтэй. Тухайн агуулгыг хөтөлбөрийн агуулгыг гүйцэж сурлаж чадах хэрэгтэй.